Сүнчээ гэдэг нь номын айлдвар гэсэн үг. Номын айлдвар гэдэг нь бол Шефер багштан айлтгал өргөөд шав нь багштан айлтгал өргөөд багш нь номын айлдвар айлтхыг сүнчээ гэж хэлж байгаа юм. Сүнчээ дотроо бол олон янз байдаг. Айлтгч буй шавийн үүднээс ямар ном айлтгч байна. Тэр дундаа одоо их хөлгөний ном, баг хөлгөний ном, нуус тэрний ном, судрын ёсны ном гэдэг олон янз байдаг. За сүнчээ номонд ингээд суусны тус эрдэм гэх юм бол говь хүн өөрөө бурхны шний зөв мэдлэгтэй болдог. Бурхны шнийг зөвөр таньдаг. Тэгээд цаашлаад өөрөө бурхны шнийг зөвөр таньснаар бурхны ном нь бол өөрөө сэтгэлийг ариусгадаг. Гол нь бол айлдварууд нь тийм утгатай байдаг учраас тэр хүн өөрийнхөө сэтгэл нь ариусж сэтгэлд нь амар амгалан одоо төрөн гардаг. Дан ард иргэд сүнчээ номыг сонссноор багш шавийн барилгаан дээр шүтээд ном сонссон дээр шүтээд тэр хувь хүн өөрөө ард иргэд манд буян нийтээр буян хураадаг. Буян хураасан учраас одоо өөрийн сансан хэрэг бурхны номд өөрийн буянтай хүн бол өөрийнхөө сансан хэрэг сэтгэлчлэн бүтэн гэдэг шиг өөрийн одоо сансан хэрэг бүгд бүтдэг.